За байцгаана уу. Энэ өдрийн мэд. Бидний дараагийн ярих нэг сэдэв бол та бүгдийг төрж байх үеийн мандаж байсан орд буюу Арслангийн ордны талаар ярилцах гэж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн та бүгд одоо 8 сарын 1-нд төрснөөрөө Арслангийн орд тэргээрээ биш, төрсөн сараараа биш, өдрөөрөө биш. Энэ бол таны төрсөн цагтаа ч холбоотой. Тэгэхээр энэ талаар хэрвээ мэдэхгүй байгаа тохиолдолд имэйлээр юм хайрцаж мэдчих авч болно. Тийм ээ. Тэгэхээр мандаж байгаа, таныг төрж байгаа мандаж байгаа орд бол таны физик биетэй холбоотойгоос гадна энэ нь өөрөө та бүгдийн одоо орон зурхаан нэгэн тийм маск юм. Одоо энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бол альва хүнтэй танилцахад бол эхлээд одоо нэг тийм уур амьсгал мэдрэмж төрүүлдэг. Тэр нь бол ихэвчлэн тэр тухайн хүний тийм үү тэр гаднах байдал буюу тэр мандаж байгаа орд нь ихэвчлэн мэдрэгддэг. Тэгээд дараа тухайн хүнийг таниад ирэхээр тэр унган зан чанар болох нарных нь байрлал, мөн цаашлаа сарны байрлал, бусад гар ихсийн байрлалыг мэдж эхэлдэг. Тэгэхээр мандаж байгаа орд бол хамгийн ихний одоо сэтгэл одоо авчирч байгаа тэр мэдрэмжүүд байдаг. Тэгэхээр Арслангийн ордын талаар бүгдээрээ. Тэгэхээр Арслангийн ордон бол юуны төрөнд бол ер нь арслан шиг төстэй. Ер нь тэр тухайн тэр аймгийн арслан гэдэг аймагтайгаар төстэй. Өөрөө өөртөө их итгэлтэй, тэг бардамдуу тийм хүмүүс байдаг. Мөн та бүгд мэдж байгаа нарыгаа бүх гайгүй тойрж авдаг. Одоо нарын байлаа гэдэг. Нарыг бүх гайгүй тойрдог. Тэрнтэй адилхан Арслангийн ордны хүмүүс бол нараар өдөртүүлдэг. Мөн түүнтэй адилхан нарыг бүх гайгүй тойрдогтой адилхан Арслангийн ордны хүмүүс тойрон хүрээлж байдаг. Тухайн хүнээс тийм аавроо тийм одоо аавроо гэрлэн бүрхүүл гэрлэн туяа эрчим хүч бас тийм татах тийм хүчтэй байдаг. Тэгэхээр ялангуяа одоо баяр ёслолын үеэр ч юм уу одоо элдвэн зэ найзуудын партийн дээр ч юм уу ингэ харж чадвал Арслангийн ордны хүнийг бол ингэ хөвчрөө хүмүүс хүрээлээ тойрцсон байдаг. Нөгөө хүн ч гэсэн дунд нь тийм үү тэр хүрээлүүлж байгаад байх тийм одоо юу гэдэг өөрт нь бас тухайн тийм сайхан мэдрэмж төрүүлдэг. Тийм өөрөөрөө бас тэгж харуулах дуртай. Тэ одоо драмын театрт дүүр одоо дуулдаг ч юм уу жүжиг тоглодог ч юм уу кино жүжигчин ч байт юм уу гэмэд өөрийгөө бусдад ингэж өндөр давцсан дээрээс харуулах дуртай, нэр төрөнд их дуртай. Арслангийн ордны арслан өөрөө ер нь бол тиймэрхүү штэ. Тийм байдаг. Одоо шинэ та бүхэд улсын хурлын гишүүд дотроос Ганбаатар гишүүнийг мэдж байгаа. Арслангийн ордны хүн тий. Одоо бусад гишүүдээс бусаж ингэж өөрийгөө бас харуулж тий. Одоо мэдлэгтэй ч гэсэн ингэдэг ч юм уу. Эсвэл одоо урдаа нэг тийм мод тавьчаа тий. Одоо модон дээр ингэж бас гэж бусад зогсохч байд юм уу. Гэхдээ тэр Арслангийн ордны ерөнхийдөө хүмүүс бол өөрөө өөрсдийгөө тэгж тийм үү харуулах дуртай, өөртөө итгэлтэй. Залдуу Арслангийн ордынхан бол эхлээд тийм итгэл баг байдаг өөртөө итгэхгүй явж байгаа, өөрийгөө олоод ирэх гэдэг юм мэдрээд ирэхээр маш одоо итгэлтэй болж эхэлдэг. Тэрнээс гадна Арслангийн ордны хүмүүс бол шүүмжлэлд их дургүй. Арслангийн ордон төрсөн бол болж өөрөө хуваарай ажил хийдэг ч юм уу. Тэгж явахгүй бол бусдын одоо юу гэдэг даалгаврыг авах их дургу одоо захирлын юм уу дарга юм уу те өөрт нь одоо юу гэдэг энийг ингэж чи ингэж яах вэ ингээд яхад бол дургу шүүмжлэл сонсоход хамгийн тааруу орд нь тийм орд юм. Одоо хоньны орд бол муу айлхан гал мах байдтай. Хоньны ордны хүмүүс бол шүүмжлэл яг хүмүүсийн дэргэд бол сонсох дургу те тэрний хооронд хоньны ордынхан бол бас тийм нууцаар сонсдог. Тэ шүүмж өөрийг нь хөгжүүлнэд их маш сайн мэддэг болохоор нууцаар сонсдог. Арслан ч гэсэн ер нь бас тиймэрхүү. Бас альва шүүмжийг хүмүүсийн дэрэг шүүмжлүүлэх маш дургу. Тэ одоо ганц би ганцаарч уулздаг ч юм уу. Тийм хүмүүс их тийм зөөлөн маяг хэлэхгүй. Арслангийн ордны шүүмжлээд ирэх юм маш дургу тийм хүмүүс байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн шүүмжлэхдээ ганцхан дуудаж ирж уулздаг ч юм уу. Тиймэрхүү маягаар үзэхгүй бол хүмүүсийн дэргэд явал тэгээд бараг найз нөхдөөрөөс таслалч мэдэх тиймэрхүү хандлага харагддаг. Өөртөө итгэлтэй тийм хүмүүс байдаг. Гүн зарим тохиолдолд ойр дотны хүмүүстэй итгэлтэй их суурьсан хүмүүс байдаг Арслангийн ордны. Одоо шинэ зарим ордны мэдээж итгэл бол чухал зүйл. Зүгээр зарим ордны итгэл эвдэрсэн тохиолдолд эргээд тэргээ нөхөх гэж байд юм уу. Уучлах, өршөөх гэсэн юм байдаг. Арслангийн ордныхан тийм юм байдгүй. Өөрийг нэг хуурж мэхэлсэн тохиолдолд бол тэгээд харилцаа шууд тасарч байгаа юм. Тиймэрхүү байдаг.
Зарим тохиолдолд гэхдээ нэлээд хөгшөөд ирэхээр Арслангийн ордынхаа их тийм өглөгч болж эхэлдэг. Өглөгч, ойр дотны хүмүүстэй өгөөмөр тий одоо юу гэдэг хэрэгтэй зүйлийг өгдөг. Бидний Арслан гаднаа тийм хүчтэй боловч яг зүрх нь бол зөөлөн байдаг. Арслангийн ордны хүмүүсийг цаатах нь ингээд ухаад мэдрэх юм бол цаанаа тийм зөөлөн байдаг. Тийм байдаг. Зөв хоньны орд бол арай өөр хатуу. Тэ хатуу үедээ хатуу зөөлөвдөж зөөлөв байхад бол Арслангийн орд гэхээр хүн болгоно тийм хатуу гэж боддог. Арслангийн ордны цаана нь бол зөөлөх хүмүүс байдаг. Мөн энэ мандаж байгаа орд нь таны бие физик биетэй холбоотой гэж хэлсэн. Тэгэхээр та бүгд өөрийнхөө бас зүрх байт юм гол нуруу мэдрэлийн систем эдгээрээс анхаарал хандуулах ёстой. Тухайн хүний тэрийг одоо тэр зүрх гол нурууг нь өдөртдөг. Тэрнээс гадна таны 4-р буюу ээж чи хилэнц бол маш тийм орон одоо юу гэдэг сэтгэл зүйн гүн төвшөнд өөрчлөлт авчирдаг. Тэгэхээр хэрвээ таныг төрж явахд Арслан мандж исэн бол та өөрийнхөө төрсэн ихтэйгээ байд юм уу? Харилцаа нэлээд тийм эвгүй хэцүү байдаг. Өөрөөс нь 4-р их нь байдаг. Ихтэйгээ харилцаа муутай. Эсвэл багаасаа таслагдсан ч юм уу? Тийм байдаг. Мөн тэрнээс гадна өөрийнх нь сурч боловсрох чиглэл нь бол ихчлэн номын орд байдаг. Номын орд бол одоо улс төр байд юм уу? Философи, шашин шүтлэг, одоо гадаадын соёл байд юм уу? Хэл шинжлэх байд юм уу? Гэх мэт зүйлүүдийг удирддаг. Мөн тэрнээс гадна эзотерик тал дээр байдаг. Эзотерик одоо бас далд ертөнц, дээд ертөнц, сүнслэг ертөнц гэх мэт өөрийнхөө хүүхдүүдтэйгээ юм тиймэрхүү маягаар зөвлөмж өгдөг. Өөрөөс 5 дугаар нь хүүхдүүд нь байдаг. Тэр хүүхдүүдэд бол зааж одоо зааварлагаа өгөхдөө бол одоо юу гэдэг миний хөө ингэдэг тэгдэг гэх тийм их ойрхон ойр дотно өөрөөр сурч мэдснээ маш зааж өгдөг. Тэгээд ингээд тийм 10 жилд нь өгөөл ингээд хаяа хаашдаг. Тийм ойр дотно хүүхдүүдтэйгээ байдаг. Наад чинь зөв, наад чинь муруу. Хэв тийм ёс зүй мораль талтай хүүхдүүдийг хүмүүжүүлж өгдөг. Тийм аав ээж болцоодог. Зүгээр эхнэр нөхрийн хувьд бол эсрэг ордон байдаг. Эхнэр нөхрийн хувьд бол эхнэр нөхөр нь одоо ямар нэгэн тийм одоо цалингүй ажил хийдэг ч гэдэм юм уу те. Эсвэл одоо юу гэдэг эхнэр нөхрийнх нь үзэж байгаа ертөнцөө үзүүлж байгаа үзэл маш өргөн. Одоо эсвэл юу гэдэг нүүбийн одоо ямар нэгэн ажлаар Африкт очиж одоо хэцүү зовж байгаа хүмүүсийг асарч ханддаг ч гэдэм үү. Тийм үзэл бодолтой. Одоо өөр хаанууд Африк ямар нэг орнд одоо хэцүү хүмүүстэй очиж ямар цалингүй зүгээр тусламж өгөх тийм үү. Тиймэрхүү тийм зөөлхөндөө хумхийнх нь ер нь тийм штэ. Мөнгө төгрөг гэхээсээ илүү бусдын нэг сайн сайхан төлөө гэсэн бодолтой. Тиймэрхүү төрлийн зан ааштай эхнэр нөхөртөө тиймэрхүү аавраатай эрчим хүчтэй хүмүүсийг өөртөө татах тийм бас чадвартай байдаг. Тэрнээс гадна үзэл санааны хувьд бол хоньны орд байдаг. Өөрөөс 9 орд. Өөрийн үзэл санаагаа бол зөвхөн хүнд хэлээд ийм байдаг гэхийн оронд тухайн хүнийг итгүүлдэг байт юм уу? Түүндээ бүр тууширсан байт юм уу? Тиймэрхүү зарим тохиолдолд харагддаг. Одоо жишээ нь юу гэдэг мах идэх бол муу, би бол одоо веган ч гэдэг юм уу те. Би бол зөвхөн одоо үлдсэн амьдралаа юу гэдэг одоо жимс ногоо идэж ерөөсөө мах идэхгүй ч юм уу. Тэгэхээр нөгөө хүн яг чи тийм юм байхгүй шүү дээ. Би бол мах идэх гэхэд бол нөгөө хүнийг чиний хийж байгаа зүйл буруу ч гэдэм өөрийнхөө үзэл санаагаа тулгадаг. Тэгэхээр 9 гарыг ангар гараар өдөртүүлсэн байдаг. Тийм байна. Найз нөхдийн хүрээ нь бол маш тийм яриаг өөрөөтэй тохирсог. Өөрөө биш. Найз нөхдийн хүрээ нь бол их олон төрлийн найз нөхдүүдтэй. Өөрөөс нь 11 дугаар ордны ихрийн орд байдаг. Гэх мэт байдаг. Зүгээр маш товчхондоо баазаад хэлэхэд бол энэ ордны хүмүүс бол өөрөөсөө итгэлтэй, бардамдуу. Заримдаа тэр бардамд чанар нь бас өөрөг нь их тийм муу зүйл рүү авчих гэдэг, алдуулах гэдэг. Мөн тэр бусдын шүүмжийг сонсох бол маш чухал зүйл. Бусдын юу шүүмжилж чинь тэр таны хувцалдаг. Тийм болохоор зарим тохиолдолд бусдын шүүмжийг сонсохгүйгээр зөвхөн өөрөөрөө зүтгэснээрээ тийм үү. Бас өөрт нь таагүй тийм байдаг. Тэрээс биш бол Арслангийн орд мандж байгаа хүмүүс бол их тийм хүч ирэхийг өөртөө итгэлтэй. Ялангуяа 30 гараад ирэхээр өөрөөрөө олж авснаар өөртөө маш хүчтэй гэдгийг мэдэрдэг тийм хүмүүс байдаг. Маш товчхондоо юм байна. За ингээд дараагийн хичээлээр бид нар таны төрж байх агшинд охины орд мандсан тохиолдолд ямар байх талаар бүгдээр ярилцъя.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа.